Өдрийн мэнд хүргэе, бидний урилгыг хүлээн авч хүрлээрсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Чингис хааны мэндэлсэн өдрийг бол уламжлал болгон тэмдэглэж одоо бүх нийтээр амрах өдөр болгон тэмдэглэсээр ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг Чингис хааны мэндэлсэн өдөр цаашлаад яг түүх рүү наваад үзэх юм бол яг яагаад тэмдэглэх басан юм бол энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За тэгэхээр жил бүрийн өвлийн дөрвөн сарын шиний нэг нь бол Чингис хааны мэндэлсэн өдөр. За Монгол бахархлын өдөр гэдээ бид нар одоо 13 дахь жилдээ тэмдэглэж байна. За энийг тэмдэглэхэд бол мэдээж хэрэг олон төрлийн саналууд бас байдаг. Яагаад тэгэхээр Чингис хааны маань төрсөн онд ярьж зарим хүн маргаан дэвшүүлдэг, бүр төрсөн өдөр дээр нь ч гэсэн маргаан дэвшүүлдэг. За энэ маргааныг зүгээр бид нэр орхиод юуг анхаарах хэрэгтэй гэхээр энэ өөрөө Чингис хааны мэндэлсэн өдөр нь Монгол бахархлын өдрөө гэдэг агуулга дээр илүү төвлөрүүл зүйтэй байна. Мэдээж хэрэг маргааныг хөөгөөд явал маргаан бол дуусахгүй. За ягаад энэ дээр төвлөрөх гээд байна гэхээр энэ Монгол гэдэг үндэстэн байна тийм үү? Монгол гэдэг нэг улс байна. Тэгвэл энэ улсын бахархах үнэт зүйл нь тэдний өв нь юу ах юм бэ гэхээр ерөөсөө монголчууд Чингис хаан энэ бидний өнгөрсөн түүх соёл гэдэг зүйл байгаа учраас бид нэр өөрсдийн гэсэн нэг цул бүхэллэг болохын тулд ерөөсөө энэ Монгол бахархлын өдрөө тэмдэглэн өнгөрөөлөхөөс өөр аргагүй зайлшгүй юм зүйл гэж хэлж байна. Тэгэхээр яг тухайн үед одоо 13 дугаар зууны үе те Чингис хааны яг үнэт үзэл баримтлал гэдэг юм уу? Ер нь үе хоочтой яг цаашаад яг ямар зүйлийг захиж үлдэж үнцийн юу байгаасаа гэж одоо өөрийнх нь ухаан байсан бол. За бид нар ер нь бол ингээд Чингис хааны хамгийн гол түүхэн сурвалжч гэвэл ер нь нуус товчоогоо барина. За нуус товчоогоо бариад дагалдаад олон төрлийн сурвалжууд байна. Мэдээж хэрэг тэд нар маань нуус товчоогоо дэмжиж өгч байгаа. За нуус товчооныхоо яг ингээд үзэл баримтлалыг хараад явбал Чингис хааны хамгийн гол үнэт зүйл нь бол Монгол хүн өөрөө байсан шиг байгаа. Яагаад тэгэхээр тэрэн дээр гарч байгаа зүйл нь Монгол хүмүүст нэг юм ёс суртахууны зан чанарыг суулгах гэдэг. Одоо жишээлбэл дайны олзонд шунаж тий хоорондоо тэмцэлдэхгүй. За хэлсэн бол хэлсэндээ байх ёстой. Андгаа тангараг бол байх ёстой ч гэдэг юм ингээд нэг юм Монгол хүн гэдэг зүйлийг төлөвшүүлэхийн тулд бас өөрөө тэрэндээ тодорхой хэмжээнд үлгэр дуурайл болохын тулд одоо явж ирсэн юм шиг харагддаг. Жишээлбэл одоо жамуухтай болцоо тохироод олзооноос хоцрох үедээ бол за би хоцорсон учраас одоо цэргийг чи өдөрдөө гэж одоо их мэдлийг хүртэл жамуух руу шилжүүлж байгаа шиг тийм үү. Тэгэхээр нэг юм Монгол хүнийг бүтээхийн тулд гэх юм уу Монгол хүмүүсийн ёс суртахууныг бас бий болгохын тулд дээрэс нь юмхэн тэр Монгол хүнийг инх тайван амар амгалан амьдруулахын тулд бас тодорхой хэмжээнд зорж ирсэн шиг байгаа. Ягаад тэгэхээр байлдан дагуулыг бол одоо юу гэдгийг за зарим хэдэн жилийн өмнө л те монголчууд эзлэн төрөмгийлэгчэд ерөөсөө алж чадахыг л мэддэг байсан гэж ярьдаг байсан. Гэтэл яг сүүлийн үеийн судалгаа энэ төрийг хараад үзэх юм бол алж чадахынхаа төлөө биш харин өөрсдийнхөө амгалан тайван байдлын төлөө. Одоо жишээлбэл эзэн хаангүй тусдаа уг аймагуд байхад тэмцэлтгэхээс өөр аргагүй. Хажуу талд нь бусад улс төрнүүд дайраатай хахад Чингис хаан тэр тэдний ард түмнээс өөрсдийнхөө ард түмнийг хамгаалахын тулд бас тэмцэхээс өөр аргагүй боллоо. Бага ийм асуудал харагдаж байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд гэлтгүй ер нь Чингис хааны судалгааг олон улсад гэлтгүй бас Монгол улсад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо олон улсын судалгааг хийж хахад манай Монголын талаас яг ямар дэмжлэг гэдэг юм уу одоо судлаач нар хамтрах ч юм уу энэ тал дээр ер нь яаж хамтарч ажиллах юм бол? Сүүлийн жилүүдэд бол Монголын төр засгаас бас Монгол судлалыг олон төрлөөр бол дэмжиж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч Эвэлдор элвүүдэрч ерөнхийлөгч үесгэлээд бас нэлээд гадаад хамтын ажиллагааг сайжруулж байна. За Монгол судлалын төвүүд бол одоо Европт болон Америкт байна, гэх мэтчлэнгээр төвүүд байна. За Монгол судлаачид бас өөрсдөө одоо гар бие оролцож судалж байгаа судлаачид бас одоо нэлээд бас судлаачд бол сүүлийн жилүүдэд залуу судлаач нар гарч ирж байгаа ийм тохиолдол бол байна. Тэгэхээр сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас ер нь та онцлбол ямар судалгааг онцлохоор вэ? Сүүлийн үеийн судалгаанаас онцлно гэх юм бол ер нь энэ Чингис хаан гэдэг нь одоо сүүлийн 10-аад жил ер нь байнга л хэрэгжиж байгаа зүйл. Өнөөдрийн энэ орчлон ертөнцийг бий болоход гол нөлөөг нь үзүүлсэн ийм хөөн. Энэ бол дан ганц Монголын түүхтэй холбогдож байгаа шин дэлхийн ертөнцийн үзэл баримтлал. Одоо ч гэсэн бүгдээр харах юм бол шашны үзэл баримтлалын зөрчилдөө байж л энэ те. Одоо Израиль Палестины зөрчлөөс эхлээд. Тэгэхээр Чингис хааны үеэс эхлээд ийм асуудлыг байхгүй болсон. Чингис хаан маань өөрөө ямар ч төрлийн шашинд хүлээцтэй ханддаг байсан, тэрийг Монгол хаадч гисэн даган баримталж байсан гэдэг юм уу те. Илүү Чингис хааны гавьяаг гэх үү одоо орчлон ертөнцийг бий болгоход үзүүлсэн нөлөөллийг илүүтэйгээр судалж эхэлж байна. Энэ нь бол ер нь сүүлийн судалгааны хамгийн том давуу тал бололтой тал.
гэж харж болохоор. Таны саяны ярианд дурдчихсан яг монголчууд яг үнцэнээр нэгдэх хэвээр тэгээ сүүлд ингээ харж байхад бас Physical Asia гэх Netflix-ийн бас шоун дээр монголчууд нэлээд нэгдэж хараад чинь тэгвэл яг энэ Монгол бахархлын өдрөөр ер нь бүхний тэр амрах өдөр болоод бас зохицуул хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь бид нар яг юу хийх хэрэгтэй юм бол ирээд юун дээр илүү голчлон анхаарч байгаа хэрэгтэй юм бол. Тэгэхээр бид нар бол юу гэдэг нэг бахархлын өдөр, амралтын өдөр гэж одоо хойсуухаас илүүтэйгээр мэдээж хэрэг амарч болно. Амрахтаа бид нар ядаж нэг үг түүх соёлоо судалдаг, мэддэг. Тэрнийхээ нөлөөлөл нь юу юм бэ гэдгээ бас тэг үр хойжтой таниулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь одоо дийлэх болготой хүмүүс зүгээр амралтаа гэж нэг хоол идэл тэ нэг наргиц ингэж өнгөрөх гээд шүү дээ. Гэтэл энд бол утга нь бол наргиц ингэх биш, өөрсдийнхөө үн цэнийг илүү ойлгох. Би яг ямар онцлогтой юм, манай үндэстэн ямар онцлогтой юм те тэр талаараа одоо илүү идэвхтэй байх. Магадгүй хүүхдэд дагуулад нэг удаа музей орчих гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүдийг хийгээд өөрсдийнхөө мөн чанарыг илүү таних тал дээр ажиллах нь бол зүйтэй байна. Тэгэхээр бас яг иргэдийн хувьд гээд аваад үзэхэд яг энэ таниулах ажиллагаа одоо соёлын хамж гэдэг юм уу те төр засгийн зүгээс хэр чанартай явагдаж байна гэж таарж байгаа. За ер нь бол нөгөө жил болгон тэмдэглэдэг гэдэг утгаараа бол яг үйл ажиллагаанууд бол явагдаж байна л да. Гэтэ нөгөө нэг төр бүх зүйлийг бол ер нь хийдэг биш, хүмүүс өөрсдөө энэ өдрийнхөө үн цэнийг ойлгоод өөрсдөө хувьдаа бас одоо үйл ажиллагаа хийдэг байх нь илүү зүйтэй санагдав. Одоо жишээл манайх бол ерөөсөө бүхэл зүйлийг төр хийх ёстой, төр сурчлах ёстой гэж байна. Тэгэхээр бид нар одоо Physical Asia үзээд нэг юм Монгол гэдэг нэг итгэл үнэмшлээ болоод авчлаач. Одоо тэгвэл энийгээ бид нар яг энэ цаг үедээ давхардуулаад те ахаад илүү өөрсдийнхөө хичээл зүтгэлээрээ юу бол ажиллах шаардлагатай. Төрийн хувьд бол мэдээч хэрэг бүх хүнд хүргэх боломж байхгүй. Бодлогын хувьд ч юм уу шийдвэр гаргаж оролцохоос биш яг тэр оролцоо гэдэг дээр бол ард иргэд өөрсдөө яг энэ үнэт зүйлээ итгэл үнэмшлээ олж авах нь бол илүү чухал гэж харна. Тэгэхээр яг танаас бас иргэдтэй сонирхуулахад ер нь тухайн одоо 13 дугаар зуунд те Чингис хааны мэндэлсэн өдрийг бас олон нийтээрээ тэмдэглэгч байд юм уу? Ийм одоо түүхэн их сурвалж байдаг болов. За ер нь түүхэн их сурвалж харах юм бол яг төрсөн өдөр, мэндэлсэн өдөр тэмдэглэдэг, төрсөн өдөр тэмдэглэдэг тохиолдлууд ер нь жоохон ховор байна. Чингис хааны хувьд бол Чингис хааныг төрснөөс 3 хоногийн дараа одоо мэлгийн хурим гэдэг зүйлийг бодвол хийсэн гэж үздэг. Энэ бол Чингис хааныг нөгөө угаасан гэдэг одоо монголчууд бас хүүхдийн хүүхдөрхөр нөгөө угаадаг үлддэг шүү дээ. Яг тийм зарчмаар бол угаасан гэдэг түүх сурвалжийн мэдээнүүд бол байна. Түүнээс биш өөрөөр бол яг ингээд өнөөдөр Чингис хаан төрлөө гэдэг өнөөгийн шиг төрс өдөр тэмдэглэж исэн, мэндэлс өдрийн тэмдэглэж исэн тийм тохиолдол бол сурвалжийн мэдээнд бол байхгүй. Тэгэхээр бас яг Чингис хаанаас гадна Монгол хүний үнцэн гэдэг бас нэлээд чухал тавигдаад ирж байгаа. Аль Монгол наадмаараа ч гэсэндээ ер нь монголчуудын үг түүхийг те харуулах байдлаас ингэ явдаг шүү дээ. Тэгэхээр ер нь цаашаад иргэд бас энэ тал дээр яг ямар одоо яг чиглэл байвал илүү одоо төгч хүний зүгээс та яг юу гэж харж байгаа юм? Тэгэхээр ер нь нэг зүйл байгаа. Олон төрлийн байр суурь байна л да. Энэ дотор ер нь жоохон түүхээ буруу шаах, өнгөрсөн илэрсэн баларсан үе юм аа. Бид нар энэмгэр бахархаад яг ямар хэрэгтэй юм бэ гэдэг ч юм уу ойлголтууд байгаад байна. Тэгэхээр бид нар бахархал гэдэг үгээ айгүй утга учиртайгаар эргэж харах шаардлагатай. Бахархал гэдэг нь зүгээр өнгөрснөө хараад өнгөрөөд суух юм уу? Тэрнээсээ итгэл үнэмшил, урам зориг аваад нэгдсэн нэг итгэл санаан дээр тулгуурлах юм уу гэдэг асуудал. Одоо жишээлбэл бид нар ямар ч улс төрийн үзэл баримталтай байж болно. Либертар байдаг юм уу, либерал байдаг юм уу, социал демократ байдаг юм уу? За альсууд ямар ч намын гишүүн байж болно. Монгол Ардын нам байдаг юм уу, Арслан нам байдаг юм. Гэхдээ яг биднийг нэгтгэж байгаа үнэт зүйл нь өөрөө тэр Монгол гэдэг ойлголт байх хэрэгтэй гэдэг утгаараа өөрсдийнхөө тэр бахархал гэдэг зүйл нь Монгол байх хэрэгтэй. Яаж зөрчилдсөн Монгол гэдэг ашиг сонирхол дээр нэгддэг байх хэрэгтэй гэдэг үднээсээ түүх соёлоо бид нар илүү сайн танин мэдэх. Өнгөрснөө танин мэдэхгүй бол бид нар одоогоо Монголоо ойлгохгүй шүү дээ. Одоогийн Монгол маань нөхцөл байдал эсвэл Монгол хүний сэтгэхүйч бас өөрчлөлтсөн байна. Би авч байгаа байдал, хувцс хэрэл бүгд өөр. Тэгэхээр бид нар өнгөрснөөсөө Монгол хүнийхээ онцтойг аж аваад тэгээд тэрнээсээ бид нар өөрсдийнхөө тэр нэгдэл нэгтрэлийг олж авах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бас яг одоо музей те Чингис хааны музей яг ирэн одоо тухайн байлдан дагуултын талаар ч юм уу музейнуудаас их гарах боллоо. Монголд ч гэсэндээ байна. Одоо Парис тавигдж чинь, сүүлд бас Швейцарт бас тавигдж чинь. Энийн яг гол мөн чанарыг яг та юу гэж харж байна? Тэр энд бол юу гэж хэлэхээр Монгол гэдэг маань өөрөө зөвхөн одоо Монголын энэ бүс нутаг ийм асуудал биш. Энэ ерөөсө хөндөрлөгтний түүхийн асуудал бол тараад байгаа. Бид түрүүн хэлсэн өнөөгийн ертөнцийг үүсэн бий болтоход Чингис хааны нөлөө байжээ. Тэгээ энэ улс орон болгонд одоо Францд ч тэр, Германд ч тэр, Хятадч тэр, Японд ч тэр, Солонгос тэр Монголын түүх холбогдолтой
сурвалж бичгүүд, мэдээлэлүүд маш их байна. Энэ болгон бол шинээр судалгааны эргэлтэнд орж гарч ирж байна. Дэлхийн ертөнц Монголын түүхийг илүүтэй шинээр харж танилцж байна. Тэгэхээр ер нь үгдгийг Монголтой хамааралгүйгээр одоо дэлхийн түүхийг ойлгох нэгт бол хэцүү. Энэ бол бүхэл бүтэн 200 жилийн түүх. 200 жилийн түүх дотроо Евра-Аз гэдэг ойлголт анх удаага нэгдмэл нэг цол болж ирж байгаа. За өмнө нь бол яг Европ, Аз хоёр их газрын хувьд нэгдмэл боловч яг үзэл санааны хувьд, мэдээлэл солилцооны хувьд, худалдаа наймааны хувьд дорны замаас бусдаар бол мэдээлэл бол дамжаагүй байсан. Энэ бол Монголын эзэнт гүрний үед ялангуяа Чингис хааны үеэс эхлээд энэ бүх мэдээлэл дорны соёл, өрнийн соёл, дорнолоо дэлхийн ертөнцийн энэ хоёр Евра-Аз гэдэг ойлголт хоорондоо нэгтэрч эхэлсэн учраас энэ Монголын холбогдолтой зүйлс дэлхийн өнцөг бүлэн бүрт одоо байгаас өөр арга байхгүй. Тэгэхээр бас сүүлнгээд асуухад ер нь одоо Чингис хааны өвөр удам гэдэг ингээд нэлийн бас олон улсад яригдаад идэв шүү дээ. Одоо жишээлбэл Слонгост гэхэд те хаттайг Монголоос авдаг байсан те. Тэгмүүд сүүлдээс одоо шоу нэвтрүүлгүүд дээр ч үгүй юм уу Туркууд ч одоо яг манай одоо те ах дүүс гэдэг ингээд ярьдаг те. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг хийгдэж байгаа судалгаа ямар түвшинд явагддаг бол? Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд монголчуудын түүхийг булаацалдаж байна гэдэг асуудал бол маш их яригддаг. Facebook дээр ч тэр те туркууд Чингис хаан манайх гэдэг, казакууд манайх гэдэг ч юм уу маргаана. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг зүгээр тодруулж хэлж мэр санагдаад байна. Тэрний үгээр яг үннийг хэлэхэд Чингис хаан казакуудын өвөг дээдсийн хаан байсан уу гэвэл байсан. Тэднийг захирж ийсэн үү гэвэл захирж ийсэн. Тэгэхээр тэд нар бол манай хаан гэж үзэж бас болох үнцэг байна. Чингис хаан харин ямар хүн байсан бэ? Ямар үндэстэн байсан бэ гэж ярих юм бол энэ хүн бол Монгол хүн байсан л гэдэг хамгийн том хөтөлбөр. Хэрвээ одоо юу гэдэг Чингис хятадууд Хубилай хааныг манай хаан бишгээ үзчих юм бол бид нар хятадыг эзэлж ирсэн гэдэг нэг том төхөө бас үгүйсэх үнцэг гарч ирэх байдаг байхгүй. Хубилай хаан Монгол хүний хуваар хятадуудыг захирж ирсэн учраас тэдний хаан мөн мөн харин хятад хүн бол биш гэдэг энэ хоёр үнцгийг бид нар нэлээд сайн ялгаж тайлбарлах хэрэгтэй. За тэгээ генетикийн хувьд аваад үзэх юм бол яг Монгол Чингис хааны генетикийг бол хараахан бид нар олоогүй. Зүгээр 2003 онд Америкийн нэгдсэн улс дэргүүтээ улс орнуудын хийсэн судалгаа байгаа. Монголыг төрсэн 16 үндэстний донд судалгаа хийхэд бол дэлхий дээр одоогоор 200 хүн тутмын нэг нь 200 эрэгтэй хүн тутмын нэг нь буюу 16 сая эрэгтэй хүн яг Чингис хааны угсааных байж магадгүй гэж таамагласан байгаа. Тэгэхээр ер нь бол Чингис хааны угсааны хүн гэвэл маш өргөн хүрээнд авч үзсэн. Яг Чингис хаан маань өөрөө ямар үндэстэн байсан бэ гэдэгт бол ямар ч хөдөлбөр байхгүй. Энэ бол Монгол хүн. Бидний бахархал Монгол бахархлыг тэмдэглээд байгаа шалтгаан ч гэсэн ерөөсөө л юм. Тэгэхээр бас яг сүүл нэмээд асуухад Монгол хүн гэдэг чинь тэгэнгүүт яг тухайн үед байсан 13 дугаар зуунд байсан Монгол хүний үнц нь болоод одоогийн яг Монгол хүний үнц нь хоёр бас асар их ялгаатай байгаа шүү дээ. Энэ дээр нөгөө даяарчлал глобалчлалын нөлөө бас их байгаа. Тэгэхээр энэ цаг үед ер нь ямар асуудлууд тулгараад тэрийг нь ер нь хэрхэн шийдэх ёстой гэж та харж байгаа вэ? За мэдээж хэрэг дэлхийчлэл гэдэг асуудал яригдж байгаа учраас соёлын зөрчилдөөн ойлголтууд үүсэх нь бол гарцаагүй. Зүгээр бид нэр энэ дээрээс нэг юм Монгол хүнийхээ тэр нэг нууц төвчөн дээр гараад байгаа Чингис хааны дээр өгүүлээд байгаа тэр Монгол хүнийхээ онцлог шинжүүдийг л аваад л явчихад болно гэж. Одоо жишээлбэл олон хүмүүс ярьдагч монголчуудаа хамтрах ажиллах их дургу. Ягаад гэвэл хэлсэндээ байдаггүй. Тэ нэг заа гэчээд маргааш нь алга болчихдог ч гэдэг юм уу. За тэгээд одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар хүнтэй хамтрах тал дээр, багаар ажиллах тал дээр, өөртөө итгэх тал дээр ч юм яг тэр нэг итгэл үнэмшлийг л яг өөртөө суулгаад тэрийг цаг үетэйгээ зохируулаад өөрчлөөд явах шаардлагатай. Түүнээс биш одоо юу гэдэг би Монгол хүн гэдэг заавал те маллаад морь унаад тавих биш харин Монгол хүнд байх орчин үед ч гэсэн ашиглаж болох тэр нэг чанарууд байгаад байна шүү дээ. Тэр чанар одоо жишээлбэл тэр физикал яшаа дээр гарч ирж байна. Тэр нэг энхөргөлгээд хүн тэр хаалга буулгахад яг цэвэр Монгол нүүдэлчин сэтгэхүүгээр маш хурдтайгаар сэтгээд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэт ингээд тэр Монгол хүний онцлогийг харуулсан, яг тэр нүүдэлчин сэтгэлгээгээ бас агуулсан зүйлээ хадгалж явах зүйтэй байна. Тэгвэл одоо яг нүүдэлчин сэтгэлгээ, Монгол хүний сэтгэлгээ гэдэг зүйл бас баг байхгүй болчиход нэг юм Монгол хүнийг харахаар Солонгос хүн юм шиг, Японч хүн юм шиг, Хятад хүн юм шиг харагдаад байдаг. Гэтэл яг тэр нэг сэтгэлгээний нэг бусдаас ялгарч байгаа онцлог байгаад. Аливаа амыг маш амархан энгийн бусдад төвгүүр шийдчихдэг. Тэр арга зүгээс нь бид нар бас суралцаад явбал хэрэгтэй болов. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа.